Сайн уу? Өнөөдөр би ойрд үзээд донтчоод байгаа киноны талаар ярина. Надад ирээгүй хайр. Би жоохон байхдаа яг 2 үзсэн тийм орс сериал яг миний толгоноос одоо хүртэл гартахгүй байхгүй юу? Одоо хүртэл би ингээд заримдаа би яг ихэр тавилангийн юм уу үйл явдлуудыг зүудэлдэг. Тэрний нэг нь гисэн ч би хайртай, хоёр дахь нь ихэр тавилан. Ихэр тавиланг нь бүр жоохон бахта үзчихсэн. Гисэн ч би хайртай нь болохоор арай том болсон бахта үзчихсэн. Тэгээд надад төвөөгөө хайр ингээл хүмүүсийн дунд амар юу болж юм тийм. Амар хүмүүс их үзчихээн. Тэгээд энэ кинон дээр гардаг хүүхнийг Вера химлээ. Бүжин. Үзээд байгаа хариусан нэрийг мартаад идэг гинэ. Би яг тэгээд бүжин ингээд ямар тэнэг яатсан тэнэг хүүхэн бэ гэд би яг Орсыг өмнө үзсэн учраас би төгсгөлийн мэдээд байгаа тэр чинь яг л Монгол болгочихсон гэсэн ч би хайртай байгаад байгаа байхгүй юу. Тэгээд би яг үзсэн киногоо дахиад үзээд байна гэсэн үг. Тэгээд хүмүүс ингээл бүр бүжин гад үзэл бүжинста тэнэг бүжинста өрөтмөр гэж яриад. Энэ дээр би өөрийнхөө дуртай нэг орсорчлээ хэлээ. Хүн яг өөрийгөө хэр бохирдсон бохир байна яг тэрүүгээрээ шалтгаалж бусад хүмүүсийг яг тийм гэж боддог байхгүй юу? Үнэхээр зохиод амар тэнэг хүүхэн гэж бодож байгаа болвол та үнэхээр л хүн зогчход бэлэн байгаа хүн байна л гэсэн үг. Өрөвдөө тайрлаад энэ нэстэ өрөвдмөр хүүхэн юм а гэж бодчихвэл яг үндэ таа ч гэсэн амар тийм гинэн сайхан сэтгэлтэй эмэгтэй байх магадaltaй байна. Бид нар заавал хүнтэй сууж сайхан амьдрах хэрэгтэй юу? Ер нь бол би тэгжэл ойлгодог байсан. Одоогийн шиг ийм амар гоё байгаагүй штэ амьдрал феминизм гэдэг ямиг би мэддэггүй байлаа. Ер нь бол хүнтэй суугаад ингээд манай ээж ч гэсэн надад тэгж хэлдэг байсан. Миний охин сайн хүнтэй суугаад сайхан аз жаргалтай амьдрах байхаа гэд. Ямар одоо жишээ нь сайн хүнтэй суухгүйгээр аз жаргалтай амьдарч болохгүй юм шиг ойлгодог байсан. Би ч гэсэн тэгж ойлгодог байсан. Амар өрөвдмөр ч юм шиг тий. Тэгэнгүүт энэ кинон дээр гарч байгааг ер нь хараад байхаар яг бид нарын ихэнх хүмүүсийн уламжлалт сэтгэлгээгээр явдаг. Верагийн охин, бүжингийн охин Амина яг Орс кинон дээр Верагийн охин Рита болохоор амар тийм үлгэр домгонд амар итгэдэг, үлгэр домог ингээ ярьдаг охин байдаг байхгүй юу? Бүх юм ингээ үлгэрээр төсөөлүүлж бодоод байдаг. Ер нь Монгол дээр нь ч гэсэн харуулж байгаа шүү дээ. Амина ингээл тэгчихсэн чинь чон гарч ирээд гэл ингээд үлгэрээр амар өөрийгөө ингээ юу яадаг. Үлгэр домогт ингээд бүр ингээ дотор нь ингээ амьдэрдэг. Тэгээд ер нь энэ нь болохоор Вера бүжинг ч гэсэн яг тийм үлгэр домогт итгэдэг байсан охин гэдгийг харуулж байгаа байхгүй юу? Тэгээд тэр үлгэр домогт итгэдэг, үлгэр домогт дээр чинь тэгэл үзэсгэлэнтэй гүнж сайхан царилаг гоё хаанхуйтайгаа уучраад аз жаргалтай амьдрах ёстой гэдэг философиг бид нар багасаа бүгдээрээ авч өссөн. Амар өрөвдмөр. Ерөөсөө хүн яг гэхдээ амьдрал дээр бол хүн яг ганцаараа нэг бүтэн байхгүй юу? Хин нэгэн орж ирж иж чи бүтэн болохгүй. Чи ганцаараа бүрэн бүтэн. Ингээд их нэртэй эсвэл нөхөртэй болохыг буруутгах гээгүй. Тэр гоё. Гэхдээ хоёр хүн хамтдаа аз жаргалтай байхын тулд хамтдаа амьдрахыг хэлж байгаа болохоос биш хин нэг нь ингээд юм бүрэн бүтэн болох гээд хин нэг нь одоо жишээ нь аавыг нь орлох, эмэгтэй хүний хувьд нөхөр нь аавыг нь орлох ёсгүй. Эрэгтэй хүний хувьд эхнэр нь ээжийг нь орлох ёсгүй. Чи ээжээсээ авах ёстой юм аа, ээжээсээ л аавна авахгүй болвол одоо сэтгэл зүйн тийм юм уу байдаг шүү дээ эмчилгээнүүд ховсын аргаар яг ээжээсээ авсан юм шиг хүний тарчин амар хүрх амтан мангар гинэ ингээ хуурдахтаа аягүй хурдан байдаг. Тэгээ ингээд ээжээсээ авах ёстой байсан тэр анхаарлаа ингээд ховсын аргаар ч юм ингээд өөртөө
Эсвэл бол ингээ өөрөө би яг тэгжсэн юм шиг ингээд бодоод ах юм бол тархич нь тийм мэдрэмжийг ингээ авчдаг болохоор тэр дутуу мэдрэмж нь байха болчдөг гэж үздэг. Баггүй юу? Энэ талаар та нар дараа заавал судалж үзээрэй. Хэрвээ мэддэг бол тэрийг мэддэг бол чи хав. Тэгээд ер нь бол хоёр хүн зүгээр л хамтдаа байгаа нь ад жаргалтай байж хамт байх ёстой. Тэрнээс биш ингээд нэг нэгнийхээ дутуугийн комплексыг нөхсний улмаас гэрлэх ёсгүй. Аль эсвэл бол хүн ганцаараа сайхан амьдарч чадна. Одоо ингээд бас нэг ийм хандлага гарсан л. Эрэгтэй хүн ингээд ихнэргүүгээр амьдрал ингээд амар их мөнгө үрэгдэнэ. Асархан ажлуудыг ихнэрээрээ хийлгчэнгүүт ингээ мөнгө хэмнэгдэнэ гэж үздэг хүн болцсон байна л та. Тэр гэхдээ үнэн гэхдээ тийм юм хийх ёсгүй байхгүй юу? Гэхдээ энэ нь болохоор ингээл хоёр хүн ингээ биендээ юу ч хийж өгөхгүй ингээд ийм салангад байх ёстой гэсэн үг биш. Зүгээр л тэр хүнтэй хамт байх нь гоё байгаа тохиолдолд хамт байх ёстой болохоос ш хамт байх нь тийм хэцүү тохиолдолд байх ёсгүй гэдгийг л би хэлгээд байгаа. Яг Верагийн хувьд болохоор ингэдэг байхгүй юу? Ерөөсөө яг тэр үлгэрт итгээд хүмүүжсэн гэж би хэлээд байгаа шүү дээ. Тийм болохоор хин нэгнтэй хамт байна гэдэг ер нь тэгээ ялангуяа хин нэгэндээ ингээд бүр юм чармын амар царайлаг эрэгтэйтэй хамт байх сонирхолтой. Ер нь бол гэхдээ Верагийн амьдралд өөр эрэгтэйчүүд Вераг ингээ эргүүлэх юм зөндөө болж байхад ч ингээд тоохгүй тэд наргүйгээр явж ийснаа ингээд бас нэг дажгүй царайлаг тийм айтаахан эрэгтэй хүнд татагдаад байгааз. Яа. Верагийн анхны нөхөр Вадик бол угаасаа амар гоё залуу тий. Гэхдээ Вадик дээр бас аваад ингээд зодлоод үзэнгүүт ийм аль ирэх хүүхд байгаа байхгүй юу ингээд тэгээд жоохон мисожинист жоохон тийм эмэгтэй хүнийг дорд үздэг байрын эрэгтэй хүн байгаад байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр ээжийнхаа өвгнөөс зүрхийн тулд аавынхаа өдөөс юм хэлж чаддаггүй хэрнээсээ ээжийнхаа аавдаа ч аавынхаа өвгөн ч гэсэн орохгүй аль ирэх хүүхд. Тэгээд ээжийнхаа өвгөнд орохгүй тулд ер нь бол бараг л хүнтэй сучдаг штеп. Сална гэж хэлсэн байжснаа гівэнт уцаар ингот сууя гэлдэг. Энд чинь ерөөсөө л ингээд ээжигээ эсэргүүцэж байгаа ээжтэй дургуугүй л илэрхийлж байгаа арга нь хэлбрээр ингээд амьдралаа шидчихэж байгаа байхгүй. Тэгэж болохгүй шүү дээ. Тэгэж амьдарч байгаа хүн чинь тэрийг салгах амархан салгасныхаа юм чинээ бодохгүй байх нь ч гэсэн амархан. Тэгэд эсвэл бол эрэгтэй хүмүүс секс хайж явж байгаад хүнтэй сучдаг. Ямар нэгэн хайраар ер нь бол хүнтэй суухгүй тэгээд ихнэртэй сайн ханддаггүй эрэгтэй хүмүүс зөндөө байдаг. Тэр нь зүгээр л секс хайж явж байгаад тэгээд ингээд явчихдаг. Одоо хүмүүс үерхээ болцсон гэдэг шалтгаан ч гэсэн энэтэй холбогдох боломжтой. Яагаад гэвэл ингээд секс хийхийн тулд ингээд маш олон зүйлийг давах шаардлагагүйгээр хийх нь тийм сексийн эрх чөлөө гэдэг нь бид нарт гараад ирсэн. Тийм болохоор хүмүүс ингээд заавал хин нэг охинтой үерхий гэж юусоо бодхоо болчихсон. Тэгээд за нэг тийм дээр үед болохоор тэгэл секс хайж явж байгаа л хин нэгнтэй ихэнд бол буян болж энэ надад тохирох болов энийг найрах гад үзвэл надад найрагдана гэсэн тэгэл найрч явж байгаа л тэгэл суугаал за тэгээ болно доо гэл ингээл өсөөл түн тэгээд хүнтэй суугаад ингээ амьдраад явц. Зарим нь яг ихэнх бүх гэр бүл хайр дээр тогтдог гэвэл үгүй. Тэгээд дараагийн нөхөр нь дамын 8 гар бас тэгтээ бас гоё л ах байдаг. Гоё л ах. Өөр зөндөө залуучууд эргүүлж яхад явж байгаад яг тэр хүнтэй л нийлж байгаа зэтэрч байгаа бас л тийм үлгэрт итгэдэг учраас гүнж ханхуутгээ байна гэдэгт итгэсээр байгаа. Гэтэ мэдээж Вадикийг гүцэхэр гоё залуу байгаагүй л тэр дамын авч байгаа. Тэгээ 3 дахь нь бүр амар тий. Өөрөөс нь тэгтээ бас тэгэл өөрөөсөө дүү
Тэ Оросынхан 3 дахь нөхөр бол аюу муухай хүн байдаг. Муухай гэдэг нь царайны хувьд шүү. Гэхдээ ер нь дөрөн ч гэсэн онцгойлтой. Гэхдээ нь өөрөө амар гоё хүн байх хэрэгтэй. Өөрөө гоё байж ч чамтай гоё хүн учрна штий. Тэрнээс ер нь бол хүмүүс дуугаа л олж нийлдэг. Энэ хүн сайн нөхөртэй гэж ивэл тэр эмэгтэйчэн өөрөө амар мундаг эмэгтэй гэсэн. Энэ хүн сайн их нэртэй гэж ивэл тэр эрэгтэйчэн өөрөө мундаг эрэгтэй байгаа л гэсэн. Давстай кофе гэдэг ингээ анхны болзон дээрээ андуурч хэлээд тэгээд тэр цагаас хойш ингээд тэр болцсон охиндоо ингээ гэрэлсэн. Тэгээд ингээд өөрийгөө давстай кофе уудаг гэд нөгөө андуураад хэлцнийг ингээ насаараа давстай кофе уучаад тэр нь айгүй муухай байсан гэдэг түүхийг би сайхан сонссон аахгүй юу, өөр нэг YouTube-ийн бичлэгээс. Тэгээд тэгсэн чинь тэрийг болохоор амар гоё хайр гэж яриад. Энд чинь хайр биш шүү дээ. Тэгээд тэр энийг хоёр янзаар ойлгож болно. Яг мэдээж ингээ битэй хайртай хүмүүс уусаа шал өөр орчноос ингээд тодорхой хэмжээнд төстэй хүмүүс нийлж байгаа ч гэсэн ингээд өөр зүйл гарна. Тэгээд тэрэн дээрээ ингээд битэй тийм учиргүй хөнөөлтөй биш байдлаар өөрийнхөө үндсэн юмаа ингээд үндсэн өөрийгөө үүсгэсэн байдлаар бишээр ингээд жижиг гівтэрхэн буулт хийх юмнуудыг бол барьж болно. Тэр окей ихгүй юу? Одоо жишээ нь ингээд заавал ингээд нэг дахианы юм яг мөчийг заавал идэхгүй ч байсан окей штий. Тийм болохоор ингээд нөгөөх хос маань ингээд дахианы мөч идэх дуртай бол ингээд мөчийг ингээд тэр хүнд өгөөд тэгээд би ингээд гоё бас идчихдэг бол гоёа идчихдэг ч юм уу. Эсвэл цээж мах идчихдэг бол цээж мах идэх ч юм уу. Тэгэж тийм байдлаар бол нэг тийм зовлонгүйгээр дараа нь энээс олж би ийм юм золиослоо гэдэг юм бодохгүйгээр ингээд гэрлэлт бол ийм хайр явбал тэр бол гоё. Тэр бол байж болно. Тэрнээс биш ингээд насан туршдаа би энэ хүнээс болж ийм юмаа өөрчлөөд ингэж тэгэж зовоод гэж дотроо бодоод энийг ингээд хийхээ болчих юм бол энэ хүн намайг орхио авчин тэгээд миний аз жаргалтай амьдрал байхгүй болчихно гэж боддог юмнасаа болоод тэрийг хийж байгаа бол эн чинь эрүүл биш харилцаа. Ер нь бол ямар ч тохиолдолд таныг ингээд тухтай байлгах л ёстой. Хайрыг ингээд амар хэцүүгээр юусоо ойлгож болохгүй. Хайр амархан байх хэвээр. Хайртай хүнтэйгээ хамтдаа байхдаа аз жаргалтай, тайван, тухтай тэгэл буулт хийж болохоор юмд буулт хийж болно. Тэрнээс шиг ингээд буулт хийхийн эцэсгүй яг чиний өөрийгөө алдуулах гээд байгаа тийм юм маа. Тэгээд тэрийгэ үнэхээр хийчлээ гэж бодоход нөгөө хүн чинь ингээ амар ууралж муралдаг ч юм уу. Тийм тохиолдолд энэ эрүүл биш болоод явж байна л гэсэн үг. Вадик ингээ уцаараа яриад Верата суухаар бол барыг хоёлаа ингээ сууя гэж хэлдэг шүү. Тэрнийхээ өмнө салцсан байсан шүү. Гэртээ гэрээдээ танилцуулсныхаа дараа салаад тэнгүүтээ салаа хэд хоногийн дараа ингээд өөрийнх нь хүсэл сонирхлыг эсэргүүцээд аав ээж нь өөрийнхөө нь байлгах. Аав ээж нь хүүхдээ өөрийнхөөрөө байлгах гэдэг нь гэдгийг мэдэнгүүтээ Вадик шууд Верат уцаар гэрлэх саналтай байдаг. Тэгээд юу н гэрэлчихэж байгаа шүү дээ. Энэ дээр Вера нэг юмыг бодох хэрэгтэй. Тэр нь яг юу вэ гэхээр чамаас ингээд хоёлоо тохирохгүйгээс салцсан байсан хүн яагаад чамтай сууж байгаа юм? Энэ дээр ингээд логикийн алдаа гарч ирж байгаа байхгүй юу? Чамаас салъя гэсэн чинь тэнгүүтээ яагаад чамруугийн үед уцаар яваад хоёлоо сууя гэж хэлж байгаа. Энэ дээр эргэлзэж яагаад гэдгийг огтонч бодохгүйгээр шууд зөвшөөрөөд гэрлэхээр болж байгаа нь амар яг тэр хүн ингээд амьдралд ингээд алдаа байна, эсвэл ямар нэгэн муу хүмүүс байна. Амьдралд ингээд бүх юм үлгэр шиг явна гэдэгт итгэж байгаа болохоор суучих байгаа байхгүй юу? Нэш яг амьдрал дээр бүх юм үлгэр шиг явах боломжгүй шүү дээ. Тийм болохоор энэ дээр ингээд ямар ч юмн дээр философийн хичээл дээр ордон шүү дээ. Ямар ч юмыг эхлээд эргэлзээд
тэрийг нотол эсвэл шүүмжил гэдэг. Юу ч тохиолдсон эргэлзэл хэрэгтэй. Гэхдээ ер нь амьдралд яг эрүүл сарвал ухаанаар миний яриад байгаа тэр эргэлзснийхаа дараа шүүмжлээд эсвэл нотлоод байгаа тэр харилцаагаар явж исэн яг тийм эрүүл гэр бүл дээр бол тийм асуудал гарсан ч гэсэн хизээч салахгүй байхгүй юу. Тэгээд хөөрхийн амтнд тэгээ амьдрал үзээгүй гэл асрамжийн газар ном уншиж байгаа л тэгээл гарч ирээл нөх удаагүй хүнтэй суучих байгаа байхгүй юу. Тэгээд Верагийн найз Ирка байгаа штэ. Ирка болохоор магадгүй ямар ч хэлээсэн асрамжийн газар өсөөгүй байх. Гэхдээ тийм сайхан амьдралаар өсөөгүй байх. Гэхдээ амар тийм өөрийнхөө төлөө яваад байгаа байхгүй юу Ирка болохоор. Өөрийгөө яг ямар үнцэнтэй яавал сайхан амьдрах уу гэдгээ амар сайн ойлгоцсон эмэгтэй байгаа байхгүй. Тэгээ өөрийнхөө төлөө явсаар гал тэгэл өөрийнхөө өснээрээ аз жаргалтай яг нөгөө нөхөр нь жоох өөр төмөрлөлтөө. Гэхдээ аз жаргалтай л байгаад байгаа байхгүй юу. Тэр хүн өөртөө бол аз жаргалтай байгаа. Яагаад вэ гэхээр би зүгээр л таамаг шүү. Яагаад гэвэл Иркагийн багнаас гардаггүй. Ирка болохоор 9 бусын амьдрал ингээд нүдэрэ харцсан байгаа байхгүй. Ингээл тэх юм байна, тэгвэл тэгдэм байх. Яавал эмэгтэй хүн жаргалтай байх уу гэдгээ өөрөө ойлгочихсон учраас л аз жаргалтай. Өөрийгөө жаргалтай байлгах сонголтуудыг хийгээд жаргалтай амьдарч байгаа юм гэдэг. Би тэгтээ яг тэр дээр үеийн амьдрал нь энэ киноны дээр үеийн амьдрал нь сонирхолтой ингээл унж бусаа яваад байдаг. Тэгээд нэг арай орчин цагийн амьдрал бол Риткагийн амьдрал гараад нэгт би ерөөсөө тэр киног ойлгохоо болцсон жоохон бахта. Гэхдээ би одоо монгол хэлбэрээр үзнэ. Монгол хэлбэр нь гоё. Тэглэж уусаа би одоо яриулна чинь зарим яг Орсын үзээгүй хүмүүсийн спойлер болох учраас ярихгүй. Тэгтээ